Сайн бацгаана уу та бүхэнд Монголын спортын салбарын шинжилэл болон 2019 онд хийгдсэн онцлог ажлуудыг томилон үзүүлэх гэж байна. Анхаарлаа хандуулна. Монгол Улсын биеийн тамир спортын төв 1921 оноос эхэлдэг. За анхны бага сургууль байгуулагдахдаа заавал үзэх хичээлийн нэгээр биеийн тамирын хичээлийг оруулсан нь түүхийн эхлэл гэдэг юм а. За тэгвэл биеийн тамир спортын салбар бие даасан анхны хуулиа 2003 онд батлуулж үүнээс 14 жилийн дараа буюу 2017 онд тус хуулийн шинжилсэн найруулга батлагдсан. За одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Эндээс биеийн тамир спортын салбарын шинтгэл хөгжлийн өөр нэгэн үе шат эхлээд байгаа юм а. Биеийн тамир спортын салбарын шинжилгээ хүрээнд бодлогын чанартай маш чухал хоёр баримт бичиг энэ онд батлагдлаа. Энэ бол төрөөс биеийн тамир спортын салбарт баримтлах бодлого болон биеийн тамир спортыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр юм а. Тодорхойлох нь бол Монгол Улсын засгийн газрын 2019 оны 4-р сарын 17-ны өдрийн ээлжид хуралдаанаар төрөөс биеийн тамир спортын талаар баримтлах бодлогыг баталсан юм. Энэхүү баримт бичиг нь биеийн тамирын үйл ажиллагаа, спортыг бүх нийтийн хөдөлгөөн болгон орон даяар өрнүүлэх, түүний шинжилх ухааны үндслэлийг сайжруулах, хүн амын ажил амьдралын салшгүй хэрэглээ болгох улмаар монгол хүний дундаж насыг уртасгаж чиглэсэн зорилготой. Өөрөөр хэлэх юм бол салбарын үндсэн зорилго 2019-оос 27 онд хөгжүүлэх зорилт хэрэгжүүлэх үйл ажиллагаа тодорхойлогдлоо. Биеийн тамир спортын талаар дөрөв зоримтлох бодлого нь 2019 оны 4-р сард Монгол Улсын засгийн газрын 153 дугаар тогтоолоор шинжилэн батлагдсан байгаа. За өмнө нь улсын их хурлын 2009 оны 95 дугаар тогтоолоор биеийн тамир спортын салбар анх төрөөс баримтлах бодлоготой болж байсан. За үүнийг улсын их хурлаас хүчингү болгож хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуулийн дагуу дунд хугацаанд хэрэгжүүлэх буюу 8 жилийн хугацаанд хэрэгжүүлэх бодлогын баримт бичгийг одоо батлахаар засгийн газартаа боловсрол сайшин шинжилх спортын яамнаас боловсруулан оруулж одоо төрөөс баримтлах бодлогоо баталсан байгаа. 8 жилийн хугацаанд хэрэгжих хугацаанд 2 үе шаттайгаар хэрэгжинэ. За 2 үе шат маань 22 оны 12 дугаар сарын 31-ээр 1-р үе шат туусна. За 27 оны 12 сарын 31-ээр 2 дугаар үе шат хэрэгжинэ. За үе шат дуусах болгон засгийн газраар дундын үнэлгээ буюу явж хэрэгжилтийн хугацаагаа засгийн газарт одоо дэлгэрэнгүй тайлагнах ийм зорилготой байгаа. Биеийн тамир спортын салбарын бодлогын түвшинд батлагдсан удаах баримт бичиг бол биеийн тамир спортыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр юм. Энэ бодлогын баримт бичгээр биеийн тамир спортын салбарын 20-оос 24 он хүртэл за дунд хугацаанд хэрэгжүүлэх зорилт үйл ажиллагааг тодорхойлсон. Үндэсний хөтөлбөрийн хүрээнд бол төрийн бус байгууллагын үйл ажиллагааг дэмжих, за иргэд рүү чиглэсэн идэвхтэй хөдөлгөөн биеийн тамирын үйл ажиллагааг өргөнөөр зохион байгуулах, за иргэдийг биеийн тамир спорт татан оролцуулах үйл ажиллагааг дэмжих зорилгоор магадлан эзэмшлэгдсэн спортын клубүүдээр дамжуулж иргэдэд одоо үйлчлэх, биеийн тамир спортын үйлчлэгийг нэмэгдүүлэх, үйлчлэгээний чанарыг сайжруулах, за шигшээ аваагийн түвшин шинжилх ухааны үндэслэлтэй бэлтгэл сургалтыг одоо шин шатанд гаргах зэрэг олон чухал ажлууд маань энэ үндэсний хөтөлбөрийн хүрээнд тусгагдсан хэрэгжүүлэхээр төлөвлөгдөд үйл ажиллагаа маань 2020 оны 1 сарын 1-ээс эхлэхээр одоо хэрэгжихээр бэлтгэл ажлаа хангаад төрөөс баримтлах бодлого болон за үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны арга хэмжээг одоо хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсрол сайшин шинжилх спортын сайдын тушаалаар батлагдсан одоо хэрэгжүүлэхээр бэлтгэл ажиллагааг тавьж байна. Нэмэлт мэдээлэл хүрэхэд Монгол Улсын засгийн газраас 2011 онд биеийн тамир спортыг хөгжүүлэх цогц хөтөлбөр хэрэгжүүлсний үр дүнд идэвхтэй хөдөлгөөн хийдэг хүмүүсийн үзүүлэлт 12.8 пунктээр өсч Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжийн эрүүл мэндэд тустай идэвхтэй хөдөлгөөн хийдэг хүн амын тоо 2 дахин нэмэгдсэн юм. За мөн энэ хөтөлбөр хэрэгжих хугацаанд Монголын баг тамирчдын олон улсын тэмцээн уралдаанаас авсан медалийн тоо нэмэгдэж улсын хэмжээнд зохиогдсон тэмцээнд оролцогчдын тоо 17.9%-аар өссөн байдаг. За цаашдаж энэ үзүүлэлт тасралтгүй өснө. Тиймээс хүн амын биеийн тамир спортын эрэлт зэрэгцээг хангахад өнөөгийн нөөц бололцоо хүртээмжийг сайжруулах чиглэсэн болон салбарын бусад чиглэлийн үйл ажиллагаа зорилт үндэсний хөтөлбөрт тусгагдсан юм а. Биеийн тамир спортын салбарт шинжилэл хийгцээр байна. Шийдвэрлэлийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд Монгол Улсын ерөнхий сайдын ивэлдор спорт ба хөгжил улсын 4-р зөвлөгөөнийг хийж салбарын 500 төлөөлөгч нэг дорчуулсан 10 жилийн дараа зохион байгуулагдсан улсын хэмжээний анхны зөвлөгөө болсон юм.
Биеийн тамир спортын тухай хуулийн шинжилсэн найруулгын үзэл баримтлал агуулга Монгол Улсын биеийн тамир спортын тухай хууль ба бусад хууль эрх зүйн баримт бичгүүд хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд салбарын нийт ажилтан албан хаагчдад нэгдсэн ойлголт өгөх зайлшгүй шаардлага бий болсон ийм зорилготойгоор биеийн тамир спортын газрын төрийн захиргааны удирдлага санхүүгийн хэлтсээс үндэсний хэмжээнд бүсийн сургалтыг амжилттай зохион байгууллаа. Сургалтыг 21 аймаг нийслэл 9 дүүргийн биеийн тамир спортын газар хороодыг 5 бүсэд хуваан хуваарийн дагуу зохион байгуулсан. Нийтдээ 480 биеийн тамирын багш дасгалжуулагч салбарын удирдлагууд оролцсон юм а. За энэ сургалтанд Баян-Онгор аймаг, Говьалтай аймаг, Дорногов аймаг, Өмнөгөн аймаг нийслэлийн хан уул дүүрэг дээр гээд нийтдээ 5 бүсийн сургалтыг энэ биеийн тамир спортын салбарын шинэтгэлийг эхлүүлж хууль эрх зүйн хүрээний үйл ажиллагааг цааш нь хэрэгжүүлэх үйл ажиллагааны сургалтуудыг зохион байгуулж явууллаа. Биеийн тамир спортын салбарын эрх зүйн орчин шинжлэгдснээр олон баримт бичгийг тогтоол шийдвэрүүд батлагдаж, чухал хэрэгцээтэй ажлууд хийгдэж эхэллээ. Монгол Улсын засгийн газрын 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн жагсаалт батлах тухай 247 дугаар тогтоолоор гаалийн албан татвараас чөлөөлөх спортын зориулалтын тоног төхөөрөмж хэрэглэлийн жагсаалт батлагдсан. Энэ жагсаалтанд тусгагдсан 701 нэр төрлийн спортын бараа бүтээгдэхүүнийг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл гаалийн албан татвараас чөлөөлөхөөр шийдвэрлсэн юм. Гаалийн ерөнхий газраас авсан мэдээлэлээр манай улсад дунджаар 40 гаруй тэрбум төгрөгийн спортын бараа бүтээгдэхүүн импортоор орж ирдэг бөгөөд үүнээс спортын холбоод 400 гаруй сая төгрөгийн тоног төхөөрөмж хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлж татварт 60 гаруй сая төгрөг төлдөг байжээ. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг биеийн тамир спортын газар нь 2016 оноос салбарын статистик мэдээг боловсронгуй болгох талаар шатаараалсан ажлуудыг хийж байна. 2017 онд биеийн тамир спортын улсын тоолгыг анхудаа зохион байгуулж, үр дүнд нь захиргааны статистикаар гарч байгаагүй дүн мэдээллийг нэгтгэж чадсан юм а. Биеийн тамир спортын салбарын анх дахь үзлэг тоолго зорилгоо биелүүлж, иргэдийн биеийн тамир спортоор хичээллэх заал талбайн хүртээмж, ашиглалт, барилга байгууламжийн нөхцөл байдал, тоног төхөөрөмжийн хүрэлцээ, хангамж, цол зэрэгтэй тамирчид, шүүгч, дасгалжуулагчдын мэдээллийг тодорхой болголоо. Энэ нь салбарын ирээдүйн төлөвлөлт хөгжилд онцгой ач холбогдолтой юм а. Тоолгоос харахад манай улсад 2018 оны судалгаагаар спортын 1000 барилга байгууламж, заал талбай байна. Эдгээрийг Монгол орны газрын зураг дээр тэмдэглүүлэх ажил мөн хийгдсэнийг дурдъя. 6-аас 64 насны спортоор хичээлэх болцоотой хүн амд ноогдож байгаа. Заал талбайн хэмжээг тооцож үзэх юм бол 13 см байна. Харин нэг хүнд ноогдох гадаа талбайн хэмжээ нь 1 м 91 см юм. Хоёр талбайгаа нийлүүлээд үзвэл 2 м гаруй болж байна. Энэ тоог олон улстай харьцуулах юм бол чамлахааргүй тоо гэдгийг мэрэгчлэнүүд онцолж байгаа юм. Нэмэлт мэдээлэл хүрэхэд хамгийн олон спортын заалтай аймаг бол Төв аймаг. Нийт 53 спорт заал талбай тоологдсон бол хамгийн бага нь Говь Сүмөр буюу 10 заалтай байна. Улаанбаатар хотод мэдээж хэрэг хамгийн олон спорт заал үйл ажиллагаагаа явуулж байгаа. Нийт 278 улсын тоолгоор тоологдсон юм а. Ингээд 2019 онд улсын хэмжээнд 19 спортын зал шинээр баригдсан байна. Инхээр манай улс нийтдээ 1019 спортын барилга байгууламж гадаа талбай заал танхимтай болж байна. Биеийн тамир спортын салбарын улсын анх дахь тоолгын ач холбогдол хязгааргүй үр дүнгийн нэн тэргүүнд салбарын эрдэм шинжилгээ судалгааны суурь болохоос гадна биеийн тамир спортын мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэхэд ашиглах юм. Өнөөдрийн хүртэл биеийн тамир спортын салбарт мэдээллийн нэгдсэн сан дутагдaltaй байсаар ирсэн. Энэ асуудал эх онд цогцоороо шийдэгдэх ажлууд өнгөрсөн 2 жилийн хугацаанд хийгдлээ. Тодорхойлбол Монгол Улсын биеийн тамир спортын нэгдсэн цахим мэдээллийн санг бүрдүүлэхээр техник эдийн засгийн үзүүлэлтийг нь боловсруулж дуусгаад байна. Эх онд програм хангамжийн ажил хийгдэж цахим мэдээллийн сан ажиллагаанд орох юм а. Спортын салбар зарлага ихтэй орлого олдоггүй гэж энэ салбарынхан зэмлүүлэх нь бий. Тэгвэл энэ онд биеийн тамир спортын салбарын эдийн засгийн үзүүлэлтийг тодорхойлох, үр нөлөөллийг судлах судалгаа хийгдлээ. Үр дүнд нь биеийн тамир спортын салбар 2017 болон 18 онуудад улсын эдийн засагт 9.9 тэрбум төгрөгийн шууд нөлөө үзүүлжээ. Шууд бус хэлбэрээ бол биеийн тамир спортын салбар мөнгөн дүнгээр хэмжигдэхгүй маш олон нөлөөллийг үзүүлж чадж байна. Хамгийн гол нөлөөлөл бол өнөөдөр ард иргэдийн хандлагыг өөрчлөх, эрүүл байг, эрүүл хэв маягийг төлөвшүүлэх, хүүхэд залуучуудын дунд эх оронч үзлийг суулгах, мөн спортын өндөр амжилт үзүүлж байгаа тамирчдаараа бахархаж, эх орноороо бахархах ийм шууд бус нөлөөллийг бол биеийн тамир спортын салбар нөлөө үзүүлж чадж байна. Улс үндэстний үнэт баялаг бол
Ард түмэн эрүүл чирэг иргэд хөгжлийн гол үндэс юм а. Тиймээс ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, бие бэлтрийг хөгжүүлэхэд онцгой ач холбогдолтой журмыг 2019 оны 3 дугаар сард батлууллаа. За тодорхойлбол ард иргэдийг биеийн тамир спортоор хичээлэх нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилгоор эрүүл мэндийн сайд, боловсрол соёл шинжлэх ухаан спортын сайдын хамтарсан тушаалаар спорт клубүүдийг магадлан итгэмжлэх журам батлагдсан юм. Ингэснээр ард иргэд магадлан итгэмжлэгдсэн клубүүдэд биеийн тамир идэвхтэй хөдөлгөөний үйлчилгээг стандартын шаардлага хангасан эрүүл цэвэр орчинд, за дээрэс нь мэрэгжлийн багш дасгалжуулагч арга зүйчдэр өөрсдийнхөө биеийн онцлог тохирсон дасгал хөдөлгөөн хөтөлбөрөөр хөнгөлөлтөө өнөр хичээлэх боломж өрдөж байгаа юм а. За энэхүү журам нь 2020 оны 1-р сарын 1-ний өдрөөс эхлээд магадлан итгэмжлэгдсэн 13 клуб дээр хэрэгжинэ. Ингэснээрээ иргэд 60 мянган төгрөгийн хөнгөлөлтийг эдлэх юм. За хөнгөлөлтийг эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлнэ. За цаашдаа зөвхөн фитнес клуб бус мэрэгжлийн спортын төрлийн клубүүдэд мөн хөнгөлөлтөө өнөр хичээлүүлэх эрх зүйн орчин бүрдүүлэхээр салбарынхан ажиллаж байна. За клубүүд маань өөрсдөө үнэлгээгээ хийгээд журам заасан 3 үндсэн шалгуур үзүүлэлтээр үнэлгээ хийгдээд бид одоо магадлан итгэмжлэл орё гэсэн хүсэлтэй манай байгууллагад гаргаж байгаа. Хүслийнхэн дагуу ирсэн материал дээр дүн шинжилгээ хийгээд энэ клуб маань магадлан итгэмжлэл орох болно гэсэн хариуг өгөөд журам заасан хугацаанд бид хараад бус шинжээчтэй томилдог. Хараад бус шинжээчтэй маань очиод зохих шалгууруудын дагуу үнэлгээ хийгээд тухайн клубыг бол сайдын дэргэдэх орон тооны бус зөвлөлд магадлан итгэмжлэлд оруулахаар бол хөргүүлдэг байна. За энэ орон тооны бус зөвлөлдөр бас дахин хэлэлцээд тэнцсэн клубүүд батламж олгогдно. За батламж олгосон клубүүд маань бол эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар руу бол даатгалт хамрагдах дараагийн шатны шалгуур руугаа очиж тэнцдэг ийм байдлаар явна. Спортын клубыг магадлан итгэмжлэхэд тавигдах шаардлага шалгуур үзүүлэлтийг хангасан 13 фитнес клуб магадлан итгэмжлэлийг авсан талаар дээр дурдсан. За магадлан итгэмжлэлийг 1-2 жилийн хугацаатай болгосон юм. 2 жилийн хугацаатай магадлан итгэмжлэл авсан клубүүдээр Golden Gym 1, 4, 5 дугаар салбар, Соёл, Заяас, Ханан Gym, Maximus, Wise Gym, Titan, Empire, Golds Gym ажиллаж байгаа бол Adrenaline, Max Spinning фитнес клубүүдийг 1 жилийн хугацаатай тус магадлан итгэмжлээд байна. Монгол Улсын ерөнхийлөгчийн 2010 оны 53 дугаар зарилгаар Монгол Улсын хүн амыг орчин үеийн эрүүл амьдралын хэв маяг зан үйлд сургах, альва саад бэрхшээлийг даван туулах, бие сэтгэлийн төсвөр хатуужилтай шинэ үеийг бий болгох зорилгоор хүн амын бие балдрын хөгжил чирэгжилтийн төвшин тогтоох сорилыг жил бүр улс орон даяар зохион байгуулж хэвшээд байна. Тэгвэл биеийн тамир спортын тухай хуулийн шинжилсэн найруулгад бие балдрын төвшин тогтоох сорилын стандартыг боловсруулах заалт шинээр орсон юм а. Үүнтэй холбогдуулан 18-аас 69 нас за сургуулийн өмнөх боловсрол ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын бие балдрын төвшингийн норматив тогтоох төвөр судалгааг үндэсний хэмжээнд хийж дуусгалаа. Үүний дараа туршид судалгааг 2 үе шаттай 5 дүүрэг 6 аймгийн 4,000 иргэний дунд зохион байгуулжээ. Өмнөх аргачлалуудаас бол олон улсын аргачлалуудаар харьцуулан судалгаа хийсний үндсэн дээр шинэ аргачлалаа хийгээд түүнээс гарсан үр дүн одоо нормативуудаа боловсруулж шинэ стандарттай болно гэж зорьсон байгаа. Энэ үйл ажиллагаа маань өнөөдөр яг стандартыг боловсруулах шатанд явж байна. Токио 20-оор Олимп Паралимпийн наадам хаяанд ирлээ. Монголын баг тамирчдыг Олимп болох улсад нь бэлтгэл хийлгэх, цагаагаар орчин нөхцөлд нь урдчлан дасгах ажлууд хийгцээр байгаа юм а. Биеийн тамир спортын газрын тухайд за Японы Шизуока мужийн Езу Шимада, Изуна Куни гэсэн 3 хоттой 2015 оноос хамтран ажиллаж байгаа. Өнгөрсөн хугацаанд 15 удаа 200 гаруй тамирчин энэ хотуудад хамтарсан бэлтгэлд хамруулсан юм а. За хамтарсан бэлтгэлд хамрагдах тамирчид зөвхөн үндэсний шгшээ багаар хязгаарлагдахгүй, өсвөрийн тамирчдыг ч мөн хамруулж чадсан.
Түүнчлэн хоёр улсын албаны төлөөлөгчид харилцан албан айлчлал сургалтанд хамрагдаж хамтын үйл ажиллагаа үр дүнтэй үргэлжилж байна. Монголын баг тамирчдын Олимп Паралимпийн наадмын өмнөх бэлтгэлийг Япон улсад хангуулах тухай үндсэн санамж бичгийн хүрээнд үндсэн гэрээг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг баталгаажуулах нэмэлт протоколд гар үсэх зураг хүслийн үйл ажиллагаа Язо хотод өнгөрсөн 8 дугаар сард болсон юм. Бүгд найрамдах Казахстан улсын Астана хотод биеийн тамир спортын газрын дарга Шарав Жамц энэ улсын соёл спортын яамны биеийн тамир спортын хорооны дарга Серик Сапиевтэй албан уулзалт хийж хоёр орны спортын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцсон энэ онд гадаад харилцааны чиглэлд хийгдсэн тодтогох ажлын нэг байлаа. Уулзалтаар хоёр улсад зохион байгуулагдах спортын арга хэмжээ, эрдэм шинжилгээний хурал зөвлөгөө семинарт оролцох, спортын зарим төрлүүд дээр харилцан дасгалжуулах, солилцох, бэлтгэх, спортын шинжилгээ ухааны ажилтан болон мэргэжил дээшлүүлэх, давтан сургалтанд хамруулах зэрэг ажлууд дээр дэмжлэг үзүүлэх, цахим мэдээллийн сан болон шинжлэх ухааны ололт амжилтын талаар мэдээлэл солилцож, хамтарсан судалгааны ажил хийх зэрэг асуудлуудаар тохиролцоонд хүрч чаджээ. Монгол хятад хоёр орны спортын салбарын хамтын ажиллагаа улам өргөжин тэлж салбарын хүний нөөцийг бэлтгэх, мэрэгшүүлэх, удирдах ажилтан мэрэгчлэтнүүдийг ур чадварыг нь дээшлүүлэх зорилгоор Бүгд найрамдах хятад ард улсын Бээжин хотын спортын их сургуультай хамтран 21 аймаг 9 дүүргийн 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй багийг богино хугацааны сургалтанд хамрууллаа. За цаашид энэ сургалтыг тогтмол зохион байгуулахаар тохиролцоод байна. За богино хугацааны сургалтанд бол одоо манай ажиллаж багчд бол тэнцээ уралдааны менежмент, маркетингийн тухай, за мөн одоо биеийн тамир спортын салбарын биеийн тамирын үйл ажиллагаа Бүгд найрамдах хятад ард улсад хэрхэн яаж зохион явуулж байна. Мөн одоо тун удахгүй бол 2022 оны өвлийн олимпийн наадамд хятад улс хэрхэн одоо бэлтгэл ажлаа хангах талаар бол одоо мэдж одоо өөрсдийнхээ мэдлэгийг ур чадварыг дэвшлүүлсэн байгаа. За энэ сургалтынхаа үр дүнд бол одоо хамрагдсан одоо ажиллаж багч хурж ирээд за өөрийнхөө ажлын байран дээр одоо сурсан одоо зүйлүүдийг одоо нэвтрүүлсэн байхаа гэж найдаж байна. Намайг намун гэдэг. Би 17 настай. Миний мөрөөдөл бол Монголын спортын түүхэнд нэрээ мөглөх. Мөрөөдлөө хуваалцаж ирээдүрөө тэмүүлцгээе. Намайг намун цэцэг гэдэг. Би 13 настай. Миний мөрөөдөл бол спорт гимнастикийн хамгийн шилдэг тамирчин болох. Мөрөөдлөө хуваалцаж ирээдүрөө тэмүүлцгээе. Намайг юм гэдэг би 18 настай. Би бочигээ тамирчин. Миний мөрөөдөл би авах. Намайг намун зүл гэдэг. Би 17 настай. Бэт хорооны өсвөрийн тамирчин. Миний мөрөөдөл бол эрүүл чирэг бий зорилготой байх. Мөрөөдлөө хуваалцаж ирээдүрөө тэмүүлцгээе. Намайг анх хоёр гэдэг 16 настай. Миний мөрөөдөл бол Олимпийн дүнгэрт Монгол улсынхаа төрийн талбайг мандуулах. Мөрөөдлөө хуваалцаж ирээдүйлөө тэмүүлцгээе. Мөрөөдлөө хуваалцаж ирээдүрөө тэмүүлцгээе. Ирч хүч урам зориг дүүрэн энэг бол Монголын хүүхдийн спортын 6 дугаар наадмын урай юм а. За энэхүү наадам түүхэндээ анх удаа урайгаар уухаан төрлөг нэмж оролцогчдыг анх удаа онлайнаар бүртгэж оролцогч хүүхдүүдийг соёлын үзэр үйлчилгээнд хамруулсан гэд олон шинэлэг ажлыг амжилттай хэрэгжүүлсэн олон улсын жишг наадам болж чадсан юм. Мөн оролцогчдын тоо спортын төрөлгээд хэд хэдэн үзүүлэлтээр өмнөх наадмуудынхаа рекордыг давсан. За хамгийн гол нь хүүхэд бүр ирээдүйд тамирчин болох албагүй хүсэл мөрөөдөлтөд хүрэхэд эрүүл чирэг нийгэм байх нь чухал юм. Тиймээс давхарцсан тоогоор 150 мянган гаруй хүүхдийг хамарсан энэхүү наадам нь үүгээрээ өсвөр насны багчуудад хамт оломж, зорилготой, хөдөлмөрч байх хүмүүжлийг төлөвшүүлэхэд чухал ач холбогдол өгсөн гэдэгт эргэлзэхгүй байна. Нийслэлийн нийтийн тээврийн үйлчлэгээний газарт хамтран ажилласан. Нийтийн тээврийн үйлчлэгээний газар маань бас хүүхдийн спортын наадмыг маань дэмжиж тухайн наадам зохион байгуулагдж байгаа 7 хоногийн хугацаанд бүх тамирчин хүүхдүүд маань нийтийн тээврээр үнэ төлбөрөөр зорчсон юм бас шинэ үйл ажиллагаа болсон байгаа. За мөн соёлын үеийн газар болон нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа музейн удирдлагуудтай бид бас хамтран ажиллаж музейудаар бидний үйл ажиллагаа бас мөн дэмжиж за үйл ажиллагаа явуулж байгаа 4 музейг үнэ төлбөрөөр үзүүлэх ийм бас онцлог үйл ажиллагаа болсон байгаа. Нийлтийн үйл ажиллагааг бас Олимпийн болон Азийн тоглолт болон наадмуудын хэмжээнд хүрэх хэмжээний хий гэж 3D лазер хэрлийн шоугаар нийлтийн үйл ажиллагаа зохион байгуулсан. За мөн наадмын хамгийн бага балчир тамирчин маань Голтын аймгийн Баяуул сумаас ирж оролцсон. Нямдар жогтой энтхийг ингээд тамирчин маань оролцож шатрын төрөлд оролцсон байгаа.
ийм тодтолтой мөн бас шинэлэг үйл ажиллагаа болсон юм наадам болж өнгөрсөн. Монголын хүүхдийн спортын зурагдаар наадам нь анх удаа спортын 36 төрөл. За үүн дотроо паралимп, дефлимп, тусгай олимпийн төрлүүдийг оруулснаар онцлогтой байлаа. Шигшээ тэмцээн Улаанбаатар хотод 20 спорт зааланд 2 задгаа талбайд нийтдээ спортын 22 байгууламжид нэгэн зэрэг зохион байгуулагдсныг онцлох ёстой. За наадмын зохион байгуулалтыг олон улсын наадмын жишгээр чиг үүргийг хуваарлан за 4 ажлын хэсэг байгуулан 36 спортын төрлийн холбоод 470 гаруй шүүгч 110 гаруй сайн дурын ажилтан 60 гаруй ажлын хэсгийг нийт 600 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажилласан юм. Засгийн газрын 2019 оны 376 дугаар тогтоолоор олон улсын залуучуудын спортын ногоон наадмыг анх удаа Монгол улсад 2020 онд зохион байгуулахаар шийдвэрлээд байна. Боловсрол соёлын шинжилгээ ухаан спортын сайд Баатар Улиг Парис хотноо болсон соёлын сайд нарын чуулга уулзалтын үеэр Испани, Казахстан, Катар, Өмнөд Судан, Грек, Андор, Армен зэрэг 16 улсын соёл спортын асуудал хариуцсан сайд нарт олон улсын залуучуудын ногоон наадмын талаар танилцуулга хийж наадмын урилгыг гардуулсан юм. Олон улсын залуучуудын ногоон наадмыг Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод 2020 оны 9-р сарын 13-наас 20-ны өдрүүдэд зохион байгууллаа. Тогтвортой хөгжлийн зорилго 2030-ыг хэрэгжүүлж байгаа нэгдсэн үндэсний байгууллагын нийт 195 гишүүн орнуудын 18 хүртэлх насны 4000 гаруй тамирчин оролцох төлөвтэй байна. 4 жилд нэг удаа зохион байгуулагддаг Монголын бүх ард түмний спортын 15 дугаар наадам энэ онд тохиолоо. Цан тишүүр, шавьтай хоккей, шот-трек гэсэн спортын 6 төрөл, 27 жин зайд, 19 аймаг, нийслэл 9 дүүргийн спорт хороодын нийт 500 гаруй тамирчин 81 багц медалийн төлөө өрсөлдсөн юм. Монголын бүх ард түмний өвлийн спортын наадмыг зохион байгуулах зардал 150 орчим сая төгрөгийн санхүүжилт хийгдсэн. За түүхэндээ анх удаа шавьтай хоккейн төрөл шинээр нэмэгдсэн энэ спорт гадийн нэгэн онцлог байсан юм а. Спорт бол шинжлэх ухаан, тамирчны амжилт бол шинжлэх ухааны үндэслэлтэй бэлтгэл сургуулалт. Дэлхийн нийт спортын генетик ба биомеханикийн салбарыг хөгжүүлэхэд өндөр ач холбогдол өгч онцгой анхааран ажиллаж байна. За энэ нь спортын ангаах ухааны гол чухал салбарууд юм. Хүний үс, шүүс, булчингаас шинжилгээ авч ямар спортоор хичээллүүл амжилтанд хүрэх магадaltaйг тогтоодог шинжлэх ухааныг нь спортын генетик гэж нэрлэж байгаа юм. Харин тамирчны үе мөчний уян хатан байдал, булчингийн нөөц бололцоог нь тогтоож бэлтгэл хийх давтамж, бэлтгэлээс авах ачааллыг тооцоолдог шинжлэх ухааныг нь спортын биомеханик гэж нэрлэдэг. Бид нар спортын салбарын шинжилгээний хүрээнд спортын ангаах ухаан, эрдэм шинжилгээний салбарт 267 сая төгрөгийн тоног төхөөрөмжийн шинжилэл энэ онд хийгдлээ. Монголд өмнө нь огт байгаагүй одоо ч цорын ганц тооцогдох тоног төхөөрөмжөөр шинжилэл хийж чадлаа. Ингэснээр Харват Цэрб улсын спортын шинжилгээ ухааны институтийн хэмжээнд бид өөрсдөө шинжилгээ судалгаа хийх нөхцөл боломж бүрдээд байгаа юм. Өөрөөр хэлэх юм бол олон улсын жишгээр өөрсдийн нөөц бололцоогоо ашиглан үндсэн шигшээ багийн тамирчдын бие бэлтрийн үзүүлэлтийг шинжилгээ ухааны үндслэлтэд тодорхойлж эхлээд байна. За энэ баг шинжилгээ төхөөрөмжийг ашиглаад бид нөө үндсэн шигшээ багийн 351 тамирчин давхарсан тоогоор дасгал сургуульд явцад болон за лабораторийн нөхцөлд тамирчдынхаа ажиллах шийдвэрийг тодорхойлж засгалжуулагч нарт биднүүд бас үнэтэй зөвлөгөө өгч ямар юм дутагдаад байгаа, ямар бэлтгэл сургуульд хийх вэ, ямар үйл ажиллагаанд дутагдаад байгаа гэдгийг гаргаж ирснээр бас энэ шинжлэх ухааны салбарт, энэ спортын ангаах ухааны салбар, энэ спортын шинжлэх ухааны салбарт томоохон нэг ажил болсон гэж биднүүд үзэж байгаа. Хэдхэн хоногийн дараа айлчлан ирэх шинэ он манай спортынхны хувьд өндөр хариуцлагатай жил болно. Их дэлхийн эвнэгдлийн бэлэг тэмдэг зуны олимпийн наадам хаяанд ирлээ. 2019 онд үндсэн шигшээ багийн тамирчид амжилт ариун байж 9 тамирчин олимпийн наадамд, 5 тамирчин паралимпийн наадамд оролцох эрхийн болцлоо хангалаа. Харин дэлхийн аврах шалгаруулах тэмцээнээс чөлөөт бүх 3 хүрэл, бокс 1 хүрэл, жудо 1 хүрэл, хөндийн үргэлт 1 хүрэл медаль тус тус хүртлээ. Үндсэн шигшээ багийн нийт тамирчид олон улс төв дэлхийн тэмцээнээс нийтдээ 120 медалийг эх орондоо авчирсан байна.
Жудо барилдааныхан маань бол хамгийн олон эрх авах 12-оос 13 эрх авах бүрэн болцоотой гэж үзэж байгаа. За чөлөөт, бокс, буудлага, за мөн хөнгөн атлетик, 3 үржих, 3 сагсан бөмбөг, бай тарвааны болон 7-8 спортын төрлөөр 20 оны Олимпийн тоглолтод орох эрхэн аваад байна. Бие спортын салбарт өрөөсөн онцлог үйл явдлуудыг таймлаа үзүүлээд төгсгөлд нь 2019 онд бодлогын хүрээнд хийгдсэн зарим онцлог ажлыг товчоор хүргэе. Боловсрол сайн шинжилгээ ухаан спортын сайд хөтөлбөр нийгмийн хамгааллын сайдын 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн А319 А176 тоот хамтарсан тушаалаар биеийн тамирын арга зүйчид мэрэгжлийн зэрэг олгох журам батлагдлаа. Энэхүү журмыг хууль зүйн дотоод хэргийн яамны захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 4398 дугаарт бүртгүүлээд байна. Боловсрол сайн шинжилгээ ухаан спортын сайдын 2019 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн А492 дугаар тушаалаар ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын хичээлийн хөтөлбөр агуулгад бие бэлтрийн түвшин тогтоох сорилгыг оруулан баталсан. За хөтөлбөрт орсон өөрчлөлтөөр биеийн тамирын багш нарын ажлын үнэлгээ, сурагчийн биеийн тамирын хичээлийн сургалгын үнэлгээнд бие бэлтрийн түвшин тогтоох сорилгын үнэлгээг харгалздаг болж байгаа юм а. Эрүүл мэндийн сайд боловсрол сайн шинжилгээ ухаан спортын сайдын 2019 оны 11 дугаар сарын 15-ны өдрийн А514 А736 тоот хамтарсан тушаалаар хүүхдийн биеийн жин өндрийг бүртгэх тандах журмыг батлууллаа. Энэхүү журмаар ерөнхий боловсролын сургуулийн 6-аас 19 хүртэлх насны хүүхдийн биеийн жин өндрийг бүртгэх, хүүхдийн илүүдэлжин таргалалтаас урдчлан сэргийлэх хянах боломж бүрдэж байна. Боловсрол сайн шинжилгээ ухаан спортын сайдын 2019 оны А137 дугаар тушаалаар Монгол улсад бокс, жудо бүх, ширээний теннис, бадминтон, гимнастик, самбо бүх, чөлөөт бүх, шатар, гандвал, 3-3 сагсан бөмбөг, жижитсу, пауэрлифтинг, бодибилдинг, фитнес гэсэн 13 спортын төрлөөр олон улсын тэмцээн зохион байгуулагдлаа. Тэмцээнийг зохион байгуулахад улсын төсвөөс 1 тэрбум 62 сая төгрөгийн санхүүжилтийн дэмжлэг үзүүлсэн байна. Биеийн тамирын спортын салбарт хийгдэж байгаа онцлог ажлуудыг та бүхэнд томилон үзүүллээ. Анхаарлаа хандуулсанд баярлалаа.